Invest Mongolia 2017 чуулга уулзалт болж байна. Энэ нь бол одоо бас Монгол Улсын засгийн газар үйл ажиллагаа хийснээс хойш нэг жилийн хойтой давцж байна. Тэгээд энэ нь бол одоо бас Монгол Улсын засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын одоо эрх ашиг хамгаалах чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байгаа энэ чиглэлээр бас ярилцж байна. За хамгийн гол нь бол одоо өнгөрсөн хугацаанд бол Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаа мөн одоо гадаад орчны бас нөлөөллөөр одоо Монгол Улсын эдийн засаг бол одоо өнгөрсөн жил 16 онд одоо хасах эдийн засгийн өсөлттэй байсан бол эхний хагас жилийн 6 сарын байдлаар бол 5.3% эдийн засгийн өсөлттэй гарсан байгаа. За тэгэхээр мөн одоо энэ хугацаанд бол Монгол Улсын засгийн газраас макро эдийн засгийн одоо тогтвортой байдлыг хангахын тулд олон улсын валютын сан бусад донор орнуудаас бол одоо 5.5 тэрбум долларын одоо өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар бол эдийн засгийн тогтвортой байдал бол нэлээд одоо баталгаатай болох ийм одоо чиг хандлага байгаа. За энэ удаагийн одоо эдийн засгийн Invest Mongolia форумын хүрээнд бол зөвхөн одоо уул уурхай дэд үтсийн чиглэлээр биш. За мөн одоо уул уурхай бус салбар, хөдөө аж ахуй, санхүүгийн салбар, за мөн одоо Монгол улсын бүс нутгийн одоо хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Азийн супер сүлжээ нэг бүс нэг зам зэрэг одоо төсөл хөтөлбөрүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар боломж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломж байгаа чиглэлээр бол бас ярилцах ийм одоо цаг үе болсон арга хэмжээ болж байна. Ер нь бол одоо 2016 оны 4-р улирлаас эхлээд бол хоогчхон өрсний үн бол нэлээд өссөн байгаа. Ер нь бол одоо гадны одоо энэ түүхийн эдийн одоо чиглэлээр ажилладаг банк санхүүгийн байгууллагуудын одоо таамаглаж байгаагаар бол 2018 оны 2-р хагас хүртэл бол одоо хоогчхон өрсний үн ялангуяа бол нэлээд тогтвортой байна гэсэн ийм прогнозыг бол өгч байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид одоо Монгол улсын одоо улс төрийн байдал бол нэлээд бас тогтвортой байна гэсэн хүлээлттэй байгаа. Ер нь бол одоо хөрөнгө оруулагчдын итгэл бол нэлээд сэргэж, ер нь бол одоо өнөөдөр бас энэ сүүлийн одоо хөрөнгө оруулагчдын бүртгэлийн сайн мэдээллийг бол үзүүлж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 300 гаруй компани одоо Монголд шинээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэлээ эхлүүлж, за мөн одоо судалгаа хөрөнгө оруулалтынхаа төслүүдийн одоо бэлтгэл ажлыг бол хийсэн зүйлтэй байна л да.